Цагаан үзэгч та бүхний энэ өдрийн амгалан айлтгыг бие таамаглуулгын цонхор дээлтийн савраас намаа татаа авсан ерөнхийлөгч Чухнагийн хөрсөх учирлаар дамжуулан тамгандаа эзэн сууж эхэллээ. Гэсэн ч эрх баригчдын зовлон дуусаагүй бололтой учир нь сөрөг хүчин арчилсан намын дарга цогт гэрлээр дамжуулан улс төрийг жонхооруулах ажиллагаа үргэлжилж байна. Цонхор дээлтийн бүлэгт арчилсан намын дарга цогт гэрэл элсэн байх магадлал түүний ээлжид тэнэглэлээс уншигдаж эхэллээ. Намын дарга улсын хурлын дарга байх эрхгүй гэх хуулийн төсөл санаачлахаар ордонд майжигнаж явна. Ийм жул сэдвийг түүнд хэн санал болгож тархийг нь угаах вэ гэвэл Халтмаагийн Батулгаас өөр бохор сэтгэгч улс төрд олдохгүй. Ялангуяа оюун эрдэнэ гих зуугуул залбингийн гараар Монгол улсын төрийг самархыг санаархаж байсан түүний эрх мэдлийн шунал дундраагүй. Тиймээс эрх баригчдын дундах толгойцооны ганц намын бус төрийн зовлон болгох хүсэл өдөөн төрх хэрэгчдийн дунд байсаар мартаж үл болно. Үндэснийхээ эрх ашигыг нэгдүгээрт эренблэн хангаж чадаагүй ямар ч тогтолцоо эрх чөлөө биш. Монгол улс бол нэг үндэсний улс. Бидний бүгд найрамдахад ард улсын хөгжлийн галт тэргэнд суулгасан галч оюун эрдний Монголыг сүрүүлэх технологи хурдастаа хэрэгжсэн байдаг. Гэсэн ч тэрээр Монгол Ардын намын 21-р их хурлын эндэр дээрээс өөрийгөө өмөрч материйн нулимс унах гэж үзлээ. Тэр өөрийгөө шинжиллийн бодлогын загалмайлсан эцэг байлгахыг хүсч байна. Монгол Ардын намын 31-р их хурлын үеэр хилтгэлээс нь олонтаа мэдрэгдлээ. Нийтэр дээрээ ард түмний алуурын шинжилгээ ухааны бүтээгдэхүүн болох COVID-19 вирусын эсрэг вакцины жуултанд хамруулж байгаа нэртэй геноцид үйлчилжсэн оюун эрдэнэ хичнээн Монгол айл цусаар уйлж суугааг бодохыг ч хүсэхгүй. Тэр хийсэн үйлчлэлийн гисгэлийг өвөг дээдстэй даатгаж байна. Харамсалтай нь түүний нанхиад өвөг дээдэс бус Монголын тэнгэр гим гисгэлийг хилцэх болно гэдгийг хатуу дамжуулъя. Эв нэгтлээ алдаж бие биенээ хэмнэлснээс болж бусдын идэж болсон олон гашуун түүх манай намын түүхэнд хангалттай бий. Монгол Ардын нам эвлэлтэн нэгдэх бүрдээ өргөжлөн хөгжиж эвдрэлтэн талцх болгондоо уруудан доройтдог болохыг манай намын түүх таталдаг. Харамсалтай нь зөвхөн намын асуудал биш. Монгол Ардын намын асуудал бол улсын асуудал болж хувирдаг. Тийм ч учраас та бидэнд бие гэдэг үзлээсээ татгалдаж бид хэмээн харж бид хамтдаа эв нэгдлээ хангаж ирээдүрөө тодорхойлох ёстой. Цаг хугацаа өнгөрөх тусам бодит үйл хэрэг үнэт үзэл бодол илүү тодорч чадна гэдэгт би итгэдэг. Намын их хурлаар сонгогдох шинээр сонгогдох эрхэм намын дарга танд ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Намын түүхт 31-р их хурлаас сонгогдсон байгуулагдах шинэ удирдлагын баг бүрэн эрхээ хэрэгжүүлж улс орноо хөгжлийн цоо шин түвшинд гаргаж Монгол Ардын намаа 2027 оны ерөнхийлөгчийн 2028 оны парламентын сонгуульд ялалт байгуулахын ерөөлийг өргөж бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлье. Бид хамтдаа дараагийн шинэ намын дарга бүх талаар хүрээлж хайрлаж хамгаалж нэг баг болж дараагийн ялалтын төлөө бусдынхаа өмнөөс төлөөлж түүчээ шуушиг өдөө сэтэлүүлж салхисөрөн бусад шуудаа дулаан оронд аваачихын төлөө хичээнгүүлэн зүтгэхт нь хамт байх учиртай. Түүний уянгалыг найруулсан Баатар Монгол хаан хэмээх нүүдэлчдийн төрт ёсны түүхэнд огт байгаагүй босромог зохиолыг түүхэн жүжиг болгон дэглэх нь хэний төрийн эсрэг хэний үйлдэл вэ гэж ирэхгүй асуумаар тохиол юм а. Даанч тэдний босромог энэ үйлдлийг дэнслэх эрх бүхий шүүх тогтолцоо, дэнслэх зориг бүхий нам улс төрийн тогтолцоо төлөвшөж чадаагүй байна. 104 жилийн настай гих ах нам ч төлөвшөж чадаагүй явсаар өнөөдрийг хүрчээ гэдэг нь тэдний толгойцооноос хангалттай харагдлаа. Бусад жижиг намуудыг энд ярих нь илүүц.
Ах намаасаа үлгэрсээр ирсэн Арчилсан нам 2017 оноос эхлэн Женко Батулгын загвар зохиолоор тартагтаа тулж байна. Тус намын шин даргаар томилогдоод удаагүй байгаа цогт гэрлийг намын нөхд нь аж ахуй эрхлэгчээр нь бус бизнес тарих гэж хүлээж авсан хэдий ч түүний сүлд гаргаж байгаар цогт гэрэл хэдийн Батулгын тарих угаалтаар түүний бүлэгт элсэн орж гэдэг нь илэрхий болж байна. Монгол Ардын нам дотоод зөрчлөө намжааж учрал гих залуу кадраар эв нэгдлээ зангидж авлаа. Учрал улсын хурлын дарга хийж зандаа шатран засгийн газараа тэргүүлэн үлдэхийг мөн л Монгол Ардын намын 31 дугаар их хурал дээр тавьсан учрлын илтгэлээс сонссон болов. Тэгээд ч том ах нь дүүнертайгаа тохирсон тохирооны урдуур цогт гэрэл хаалт тавих эрх зүйн чадамж нь бодох байхаа. Намын дарга нь их хурлын даргаар ажиллаж байсан түүх бий. Ялсан намын дарга заавал ерөнхий сайд байх ёстой гэсэн хатуу дүрм журм байхгүй. Цогт гэрлийн тэнэглэлээс тэрээр зандаштрын танхимд суудал горилсон алхам нь бүтлгүүцснийхээ хариуг авах гэж байгаа мэт жижиг тоглолт хийж байна. Харин түүнийг ийм жижиг төвшний улс төрч гэдэг үзэгдлийг цоохор дээлт нам дотроо батлан харуулах гэсэн нь бүтэж байна. Арчилсан намд ажил мундаагүй. Намынхаа дотоод байгууллагыг зөв зохистой бүтцээр шинжилэн байгуулах ажлууд нь хүлээгдэж байна. Мөн эрх хэрэгтийн дундуур муур хулгам олж гүйхийнхээ оронд 2028 оны ээлжид парламентын сонгуульд хүчээ нөөх нь ухаантай хийгээд ухамсартай үйлдэл явах болно. Ийм хэмжээний ухамсаргүй этгээдийг Арчилсан намын даргаар сонгосноо гэдгийг цаашид цогт гэрлийн чивчирсэн тачаал харуулах үлдэж байна. Ядаж зөрчилдөхгүй маяг чимээг байж байна. Сая бид улс төрийн намын тухай хууль нийтлэгээ дүрмээ шийдэлсэн намынхаа даргаыг сонгоцсон. Намын даргаас бусад байгууллагууд бол бүр ирэх хугацаанд тусцсан. Үндэсний бодлогын ороо улс төрийн зөвлөл аймаг дүүргийн намуудын даргын бүр ирэх шин дүрмийн дагуу нийцүүлээд дахиж бүгдийг сонгох ёстой. Дахиж бид нар 500% бэхээгээ сонгоно. Эндээс улс төрийн зөвлөлөө сонгоно. Эндээс ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Тэгээ бүр ирэх хугацаанд дууссан байгууллагыг шинээр сонгож иж одоо улс төрийнхаа шийдвэр актуудыг хийж ирсэн дүрмийн дагуу явж шүү. Тэгэхээр энэ нөгөө бүр ирэх хугацаанд дууссан байгууллагууд одоо ингээд нам дотор ажиллаад байгаа нь өөрөө үлдэхгүй байна. Тэр тийм соёл гэж байдаг л та. Тэгээд тухайн одоо өрсөлдөгч намынхан дарга сонгож явах одоо цогт гэрлийг сонгож явах те бүхэл намын одоо удирдлагууд одоо баяр хүргэжсэн гаднаас ч гэсэн одоо маш олон хүмүүс баяр хүргэсэн. Тэгээ ингээ бас энэ чинь өөрөө 100 жилийн түүхтэй юм нам. Тэгээ энэ одоо дарга сонгогдлоо. Энийг дээж хөх шийдэх болохоос арц нам шийдэхгүй шүү дээ. Тэгээ бусад байгууллагууд нь 21 аймаг 9 дүүргийн намыг ч одоо шинээр сонгох хэрэгтэй. Гэтэл энэ ажлуудаа хийхгүй хажуу айлынхаа тий эрүүл мэндийн улсад орцсон бидний хувьд бол гайхамшигтай. Манад нам ч зөндөө их ажил шүү дээ. Женко Батулгын Монголыг залгах төлөвлөгөө хараахан дуусаагүй гэдгийг эрх баригчид тэр Арчилсан намч тэр дор бүрний тунгаах учиртай. Тэртээ тэргүй аль аль намынхан дүрмд Монгол улсын сар тогтнол гэдэг үг багтсан л бол тус сар тогтнолыг хамгаалах улс төрийн боловсон хүчин байх шаардлага хэн хэнд нь тавигдаж байна. Дан ганц зүүн баруун үзэл баримтлал байгаад Монгол улсыг хамгаалчихгүй. Зүүн баруун төвийн улс төрийн үзэл баримтлалын суурь нь Монгол улсын тусгаар тогтнол байх учиртай. Үндэс язгуургүй өндөр мод байгаад хий хоосон дэрвэлцгээс өөр үр ашиггүй. Харин үндэс язгууртай өндөр мод байхаваас өрх гэрийн маань ханан хантай, багнан тулахтай, тоон нь тогтуун, бүслүүр нь чанга байх зам бий. Монголын ирээдүйн их өөдрөгөө бид нар бол бүгдээрээ тэнгэрийн гаралтай ард түмэн гэж боддог учраас Монголын хувьд явал тэр дээд тэнгэр даатгсан. Дээд тэнгэрээс томогтой ертөнцид ганцхан улс бол Монгол улсаа. Тиймээс бидний хувь заяа дээд тэнгэртэй зурагдсан байх учиртай хөрсдөд хүүх нуруутуудыг үгүй хийх ямар ч бодлого хүчээ авахгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг соёл улс төрд хэрэгтэй байна. Цаг үе цахим улс төрийн тавьтай хамт байсан танд баярлалаа.